ажлыг болооч хийх гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Парламент хууль тогтоох, хэл тавих, ард түмнийг төлөөлж байгаа, сонгогчдыг төлөөлж байгаа төлөөллийнхаа чиглэлээр хэрэгжүүлэх. Харин хүчтэй ерөнхий сайдын кабинетийн зарчмаар ажилладаг засгийн газартай байх тухай яриа байхгүй юу? Гэтэл манайх бол яасан бэ гэхээр засгийн газрынхаа бүх эрх мэдлийг ерөнхийлөгч нь чуулаж аваад, парламент нь чуулаж аваад засгийн газар зүгээр засгийн газар нэртэй. Америкийн нэгдсэн улс ерөнхийлөгчийн засаглалтай. Оросын албанаас ерөнхийлөгч энэ бүгд над урд төрчин маань коммунист засаглалтай ч гэдэг юм. Одоо тэгвэл манай улс парламентын засаглалтай орн биш юм бол ямар засаглалтай вэ? Бид алинд нь хамаарах болчихдог. Манайх бол парламентын засаглал нэртэй боловч аль нэгэнд орохгүй зүгээр замраагүй засаглалтай, хариуцлага хүлээдэггүй олон хүний бөөгнөрлөлт. Би танд нэг Twitter дээр бичсэн таны Facebook дээр бичсэн таны нэг харуулслыг уншиж байна. Харанхуй мөнхөглийг үлдэн хөх нэгэн зул энд бөхөж тэнгэрт од болгон харан оджээ. Тэ. Би Лондонгийн болормоо гэдэг сэтгүүлчийн тэнгэр тавьсан тэр үйл явдлыг сонсоод бичсэн үг. Та тэр сэтгүүлчийг сайн таньдаг байна. Үзэл бодлын мэдээлэл ингэж хэвлэлээр дамжуулж авч байгаа хувьд бол сайн таньдаг байсан. Хувийнхээ хувьд бол тийм сайн танил биш. Тэгэхээр талигачиг Монголын сэтгүүлчүүд одоо баруун сэтгүүлзэг оруулах гэж оролдсон, оруулж ирсэн, суурийг тавих гэж оролдсон ийм сэтгүүлчээр одоо Монголын ард түмэн уншигчд харж байна л да. Яг баруун гэж хэлэх хэрэгтэй шиг мэдгүй. Ямарсан мэрэгжлийн сэтгүүлзүү, сэтгүүлчийн ёс зүй, ер нь бол тийм хараад бус тий захиалагт сэтгүүлзүүгээс ангид ажиллах чадвартай мэрэгчлэлтний нэг идеал бол үнэхээр мөн байсан. Түүний 90 сурвалжилжтэй, түүний хөндөж бичдэг сэдвүүд дандаа л үнэхээр яхахгүй нөгөө захтан сан газар мааж өгдөг шиг бидний анхаарлыг татах хэрэгтэй. Хин ч гэсэн сэрг гэж тэр сэрж харж тэр тухай эргцүүлэн бодоод ярилцах хэрэгтэй тэр сэдвүүдийг хөнддөг гэсэн. Гэхдээ тэгж хөндөхдөө шүлэг найруулгын шинжтэй уран халилтай биш, тоо баримттай, үндэслэлтэй гаргалгаад талбарчдаг гэсэн. Одоо хуульчдыг бас зарим талаараа хичнээн цалинг нэмээд байсан ч гэсэн энэ хуульчид үнэхээр ёс суртахуун. Одоо жишээ нь яг энэ сэтгүүл зүйн цэвэр мэрэгжлийн сэтгүүл зүйн гэж яг мэрэгжлийн хуульчид байж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ирээд байна. Биднээс хуульчдыг бэлтгэдэг тогтолцоо одоо ч гэсэн ер нь уламжлалт арга барилаас арга зүгээс авч чадаагүй. Нөгөөдөр хуульчдын толгой яг түрүүний би сэтгүүлчдээр хэлдэг шиг энэ яруу найраг юм уу халилтай толгой байж ерөөсө болохгүй. Энэ бол асуудлыг бодиттой хардаг. Үндслийг нь яхуу шинждэг. Юун зөв буруу гэдгийг сэтгэл хөдлөлөөрөө биш, ухаалаг байдлаараа хэмждэг тийм толгой байх хэрэгтэй. Харамсалтай манай хуульчдын толгой яг тэгж ажилдаг аргачлал нь бол байхгүй. Нин үг гэдэг зөв зан хуульчч биш. Их сургуулиудад нэг critical thinking гэж ярьдаг да. Тэ шүүмжил сэтгэл зүй асуудлыг бодиттой улс уртаа хардаг тийм тэр сэтгэлгээний хэм маягийг нь зааждаг хичээлүүд үнэхээр дутмаг байна. Энэ дутмаг байдлаас болоод яагаад Монголд ингээл бөө тий шашны энэ субъектив янз бүрийн хоормог шашны шинжилгээ ухааны маягийн мэдлгүүд ингээл хүн болгоны сэтгэлийг эзэмдэл асуудалд бодиттой ханддаг хүн байхгүй дандаа сэтгэл хөдлөлөөр хандаад дандаа буцаад хохирч болж хувирал. Энэ бүхэн чинь бол мэдээч боловсролын алдартай тогтолцооноос шалтгаалж уламжлал хэтэрхий хүчтэй бидэнд нөлөөлдөг шалтгаан байна. Энийний үзүүр нь хуулийн салбарт бас мөн адилхан байгаа байхгүй. Та юунаас айдаг вэ? Та хоёр юмнаас л их л айдаг юм шиг байна лээ. Нэгдүгээр зорж явсан энэ их ажил ямар ч үр дүнгүй дуусахаас их айдаг. Яг л эн чин цаг хугацаа үнсэн маш олон байгаа шүү дээ. Хоёрдугаар нэг эргээд тарахад би өөрөө биш болцсон байх вэ гэдээс айдаг. Одоогор л яг өөрөөрөө байгаа. Ер нь таныг өөрөөрөө биш байлгах тийм нөлөөллүүд их байна. Янз бүр л гэдэг амьдрал тэр дундаа энэ улс төр гэдэг зүйл бол хүнийг бол ингээл хэдэн талаас нь хичээл эсвэл хэдэн талаас нь бүцэлж байгаа хинч биш болгоод тий
Янз бүр болохоор тийм л юм байна шүү дээ. Таныг энэ вакуум орчинд ороо гэж баярлалаа. Ер нь бол шинжилгээнд ойр байх хүн хязгаарч вакуум орчинд ордог юм дөө. Шин судалгаануудыг банк соргоор уншдаг хүн хязгаарч мухар гудамж руу өөр толгоогоор өгж ордоггүй. Баярлалаа. Бидний өглөө хүлээн авч бидэнд ярьслаа гэсэн. Баярлалаа. Хандлага нэвтрүүлгийн анхны дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Хандлага ярилцлага эхэлж байна. Ганцаараа бусдыгаа доромжилж, бусдыгаа худлаа үнээр гүйжигдэж, гүтгэж од болох бол хамгийн арчаагүй арга. Тэр хүн өнөөдөр эдийн засгийн форум дээр тэр хүндтэй энд дээр гараад өөрөө эдийн засгийн алж хайчаад бэлтгэл тавих гэж зогсож байгааг хараад яг тэр мөчтөд нөхөр уур хүрсэн. Бухимдсан. Уур хүрч яг бухимдсан юм. Хөдөлгөөр ярих юм бол алгадлах шүү дээ. Эхэлж алгадж байгаа